зохиолч Эстинүү 100 дамнасан хайр 4-р бүлгийн 13 дугаар хэсэг. Шуурах намдах янзгүй бүхээгний хучлага дэвдэв хийтэл хүчтэй үлээх бөгөөд машин тэр жигтэй үе үехэн ганхан хөдлөх нь нэг л айц турам. Гэхдээ бүхээгт дулаахан бас халуухан. Бийсээ эсэх мэдэх штэ. Дөл Дэнсмаа хоёр өөдөөдөөс улангасан дайрч дээр дороо орон хөлбөрч төд утсангүй авчээ. Гэхдээ дөл хамгаалалт хийхээ мартсангүй. Энэ тал дээр илүү сурмаг болчихсон тэр бодилсангүй. Түүнийг бэлэвч угуулахыг Дэнсмаач анзаараагүй байх. Гарлаа. Кабины гэрэл бүдгөвтөрч гэлээ Дэнсмаагийн болцгор зөөлөн би хэлбэртэй сайхан том хөх. Яг нүднийх нь өмнө гойд сайхан харагдах болохоор дөлд үнэхээр гоё мэдрэмж төрнө. Тэрээр Дэнсмаатай хэмнэл нэгдэн өөдөөсөө ивэх бөгөөд үе өндөлцөн үзмэн бор товчноос нь шимэн үнсэж байв. Шуурганы чимээг бараг л давж гарах үз айхлан үргэлжилсээр. Ханжээ. Хөлөрсөн бийсээ тас дэврэн хэсэг намжим хэвтэв. Үе шүүр салдах Дэнсмаа үндийн дөлөө чамтай энд таардаг ямар их аз завшаан бэ? Дахин хизээж уулзахгүй хаа гэж боддог байлаа. Бурхан намайг ивээсэн бололтой гэв. Дөл гараа сунган мөмнөөс надгалснаа. Амьдрал ууж юм билээ дээ. Бийж хаяахан чиний тухай боддог л байсан. Хүн анхны учирлаа хизээж мартдаггүй зэ. Тийм ч юм уу? Гэхдээ хулан та хоёр яг л таарах хосууд яагаад хөндөрчихсэн бэ? Уртаар санаа алдан хэсэг чимээгүй хэвцэн дөл машина түлхүүрдэн асааж хаад хэвтрээ цасан тухлаад ярвал уртуух болно. Чи залхахгүй бол ярьж өгье л дөө гэд өнгөрсөн болсон бүх зүйлийг хүүрнэв. Дэнсмаа уйлаг бололтой нусаа татан нүдээ нухалснаа. Чи хот ормогцол уулзаарай. Болон би их биш ч гэхэд тодорхой хэмжээнд мэднэ. Дотроос гэрэлтсэн гоё охин. Ганцхан чамтай л ujрах заяаны хань. Алтаж болтгүй юм шүү. Эр хүн юм бол хайр дурлалынхаа төлөө тэмц гэж аядуу зөөлөн хоолоогоор шивнэв. Дэнсмаа бусдаас үнэхээр өөр охин. Тэр хизээж дөлийг өмчлдөггүй. Энэ үнэхээр таалагддаг. Дөл охины гингэртэй шахан тэрч уруулнаас нь шунаглан хэсэг шимэж өгзөг хонгойг нь таалан элбэх зураа. Яг үннээ хэлэхэд улангаас өөр хэнийг ч харлаж чадахгүйгээ би мэдсэн. Гэхдээ бид хоёрын зай улмал холцоор л байна. Би хулангаас үнэнч байдлыг шаардах мөртлөө өөрөө тийм байж чаддаггүй гэлээ. Дэнсмаа үйл ажиллагаа хүн дээрэн надтай үндсэндээ харамсаад байгаа мó? Үгүй, би хүсээд л энийг хийсэн. Ингээд чи намайг хичнээн охинтой холбогдсон нэмэгдэх үү? Дэнсмаа сониучрангуй инээд алдан өндөлцснөө. Хэлчих. Нэр устай гэд тажигнтал хөхрлөө. Хамгийн анхных нь чи шүү дээ. Дараа нь инээд нь улам чангарах Дэнсмаа түүний үгийг таслаад тэгэхэд би мөн чих зориг гаргасан шүү. Хаяа бодохоор ичмэр санагддгийм. За энэ яах вэ? Дараагийнх нь. Зовдаамж чи танинда. Пөөх тийм үү? Гоё ихчтэй. Би дуурайхыг оролддог байсан. Тийм ээ. Тэр үнэн. Дараа нь чиний найз Томгой тэгээд бух буяагийн дуу оюун агч. Пөөх нөгөө хараагүй охин мөн үү? Мөн. Одоо хараа орсон. Хүнтээд сууж байгаа. Ингээд дуссан уу? Үгүй байгаа. Долгор гээд манай дарга бүсгүй. Хамгийн сүүлд шүрээ. Харин ч зөө юм шүү. Ийм сайхан залууд гэж Дэнсмаа инээмсэглэн дөхөж дөлийн уруул руу зүтгэн хоёул ахаад л ноцолдож гарлаа. Хэдийгээр айлын ганц охинч гэлээ дууя их хүмүүжлтэй ухаалаг аашсан сайтай гэж магтагддаг. Аав нь вагоны машинист, ээж нь сувлагч. Тийм болохоор дууя ихэвчлэн гэртээ ганцаараа үлддэг. Дунд сургуулаа төгсдлөөл гэртээ хичээлээ давтаад л суух дуртай ном их уншдаг охин байж. Ээжийнхээ дутуу үлдээсэн мөрөөдлийг гүйцээх гэж хичээсээр анагаахын дээдэд орж гэр бүлийнх нь
маш их баярлжээ. Нарийнхан туранхайл гэж өөрчлөгддгүн бол Дуяа хинч харсан царайлаг хөөрхөн охин. Хайрын захиа өчнөн авдаг байсан ч үерхэж үзээгүй. Яг л номонд гардаг цагаан морьтой ханхүүг нууцхан мөрөөдөж явсаар Ганаагийнх өөрөөсөө ах жолоочтой танилцаж анхны харцаар л дурлаж орхисон гэхэд болно. Хэдийгээр биелэх боломжгүй ч энэ хайраараа тижээгдэн энэ хайрыгаа зүрх сэтгэлдээ ургуулсан бодож түүндээ хөглөгдөн аз жаргалтай яваа. Амралтын өдөр цонхоороо ширтэн элдв бодолд автаж суусан Дуяа гэнэт нэгийг санав бололтой ширээнийхээ нүдийг ухан улаан хавцтай өнөмлөх гаргаж ирэн дэлгээд "Сарнайн ган эртэн" хэмээн тодчон хэлээд инээмсэглэв. Цээж зургийг нүдэндээ ойртуулан удаан харж байснаа шов хийтэл үнсэж орхилоо. Энэ үйлдэлдээ ичимгэрэн улааж ийш тийш сэртэлзэн харснаа битгийтэл инээд алдан өөрийгөө баахан шооллоо. Түүнийг хэн ч харах үлээ дээ. Жолооч ахыг бодох тусам түүний цэвэрхэн царай, хүчрхэг өргөн цээж, өндөр нуруу, тэв тав хийсэн алхаа нүдэнд харагдах шиг болж өөрийн ирэхгүй санаа алдан зүрхэн догтлон цохилно. Нэг л гоё мэдрэмж. Тэр нэг өдөр гэртээ урьж хоол хийж өгөн 2-3 цаг хамтдаа байхдаа өөрийг нь бариад авсан бол яах байсан бол гэж өөрөөсөө хитэнтэй асууж үзсэн. Үний амьдралын нууцхан тэр жаргалыг зөвхөн тэр хүнтэй хийж өөрөө нэг зориг гаргах байсан. Гэхдээ Ганаа түнд хуруугаач хүргээгүй. Энэ нь Дуяагийн хайрыг улам бүр дүрлзүүлэн асаажээ. Түмэн янзын бодолд дарагдан үнэмлэхийг нэргүүлж тойруулж суусан Дуяа хавцсан завсран зориуд зүссэн гэмээр үл мэдэгдэм завсар байгааг анзааран гайхан харвал 2 ширхэг зураг байсныг татан гаргаж ирлээ. Нэгэн дээр нь ганц шүлдсэн урт үсээ, урдуураа унжуулан зогссон хулан, үл таних царайлаг залуутай хамт байх юм. Оюугийн ах байх нэ. Гэхдээ нүднийх нь харц. Дэнсма амандаа бовтон нөгөө зургийг үзвэл улан ганцаараа авахулсан байв. Ард нь энэ хорвоод хулан чамаас өөр хэнийг ч хайрлахгүй гэдэл гэсэн байлаа. Маргааш нь үдийн хойно шуурга намдамагцдөл жижиг цүн хүүрсээр гэрээсээ нэлийн хол бараадан харагдах жижиг толгод руу алхлаа. Тэрээр ирсэн хүмүүс нь энд байгааг олж мэдсэн болохоор төв рүү мэдэгдэхээр шийдсэн нь инэ. Бас Дэнсмэ туслаж ахыг нь ямар нэгэн аргаар суллуулъя гэж боджээ. Удсан жүгөө холбооны аппаратаа задлаж угсраад мэдээгээ дамжуулж амжив. Морс гэж нэрлэгддэг холбооны төхөөрөмжийг төрөвжилсэн сургалтанд суухдаа ашиглаж сурсан нь эл хул ээрэм талд ач тусаа өгч эхэллээ. Тэртээд мэрэлцэн жирүүлзэх зэрэглээ наагур нь хуйлран давхилдах төг түмэн зээрийн сүрэг. Хэдэн зуугаар нь бүр хэдэн мянгаар нь хятадаг байх та. Тэгээд бүр хордуулдаг гэж байгаа. Хэн хаана яаж хийгээд байна? Яг энэ хавдал байх ёстой доо. Дөл бодол давтан буцаж алхлаа. Өөдөөс нь цэнхэр өнгийн дээлэр гойсон Дэнсма хоной туусаар ирж яваа харагдана. Сайхан бүсгүй шүү. Яг л жинхэнэ монгол эмэгтэй. Дөлийн дур хүсэл хоромхон зураасан эргэтэн нь хөвчрөн хатуурж орхив. Би яаж байна? Тэр Дэнсмаг таалдаг хэдэж дур тавих бүрдээ гулангийн төрхийг төсөөлдөг. Ер нь хинтэй ч унтсан. Яг тэр гайхам эгзэгтэй мөчөд зөвхөн хулан л бодогддог. Тэр бүхэл шүрээтэй цэмтгэд хүртэл хулан л төсөөлөгдсөн. Тийм ээ. Хулан. Яагаад хол юм шиг мөртлөө ойр юм шиг атлаа хол санагдана. Жихүүн хүүтэнд харцан ягаарчихсан даарсан бололтой гараа үрчин үлээх Дэнсма инээмсэглээд "Хүүтэн байна шүү. Чи дарахгүй нь уу?" гэв. Дөл түүний гараас атхан "Нэрээ чи даарчхаж одоо улам хүйдэрнэ тэгэхэр яанда. Өрөвдөд байгаа бол энд өвлжчгөөч. Надтай хонь хариулаад. Хэд хонох нь хонно л доо. Би чамд ямар ажилтай яваагаа хэлсэн дээ. Тэр хүмүүсийг л олмоор байна. Энэ олон анчтаас алийг нь гихвэ дээ.
Чамд хамгаалсан юм байна уу? Танаад ирээд байгаа тэр хүмүүс л бах. Бат ард талтай учраас тэгж дураараа дөрөгдөг үз. Маргааш нас зээр агна. Танаа норм агнах ёстой зээрэнд нэмэр болъё. Дэнсма баярлан дуалдаад аав ямар их баярлах болоо. Чамд бүр унаж өгөх гээд байна. Дөл инээдээ барьж ядан тэр нь ч юу юм бэ? Ээгүй сайхан хөгшчүүл. Чи зүгээр ойлгуулж хэлээрэй дээ. Дэнсма толгой дохиод тэгнэ чи бүү санаа зов. Ажилд чинь саад болохгүй. Тэд эсэн бусын юм хамт шимэн ярьж хондоо идээшлүүлэн туусаар бүрэнхий болохын алдад гэрлүүгээ зүгэллээ. Дэнсмаг мөрөөр нь твэрчгээд уяв хөөхийг нь базлан уулга алдах дөл сэрэлт бололтой. Чи орой кабинд орж ирэх үү? Арай хэтэрсэн юм болох. Орно. Манай хоёр нойрондоо сайн унтан мөгцөн л яваад орно. Дөл охиныг татан зогсоогоод энгэртэй нан удтал оцон шимэж үнсээд чи үнэхээр сайхан охин шүү. Хар хор байхгүй гэж үнэн сэтгэлээсээ шивнэжээ. 13 дугаар хэсэг төгсөв. Зуун дамнсан хайр 4 дугаар бүлгийн 14 дугаар хэсэг. Булан дөл хоёрын хоорондын холбоо тэр бүхэл ганаах гэгчин дөл гэдгийг ухаарч мэдсэн дуяа сэтгэлийн гуниг давтан эргэж хөрвсөөр үүр цайлгажээ. Булан өнөөдөр нисэх ёстой. Би бүх хүчрийг хэлье гэж бодон бас хэлэхгүй өнгөрөөч гэж шийдэж ядан эргэж хөрвөөж хэвцнээ нам унтчихжээ. Нэг цэрвэл аль хэдийн 10 өнгөрчихсөн булан онгоцон суухад өртөөл ганцхан цаг үлдсэн байв. Өөрийгөө зүгсээр сандамэнд хувцлан гарч арайчуу такси олоод буян тухай руу яарууллаа. Таксины жолооч дунд иргэм насны ах чухам яагаад ч юм үе зогсож уучин муу жигүүлийн машины хамрыг сүгэж зогссоор дуяагийн уурыг барах шахав. Салгансаар хурч очтол онгоц нь аль хэдийн нисчихсэн эл хул оргисон буудал угтлаа. Дуяагийн хөл сулран өвдгөөрөө суун тусан сөхөрж нүдэ даран мэгшсэн ч түүний турхан зээжинд бяцхан гордлого, бяцхан итгэл төрж өөрийн ирэхгүй. Надад ирсэн боломж алдаж болохгүй хэмээн бовтонсаар үндийтэл өнөөх таксины жолооч ах гараа сунгон дөө минь зүгээр үү? Аах нь буруутай хэмээн гэмшингүй өглөж зогсохожээ. Нэг мэтгэд хотын төвд ирчихсэн миний дөө гэр хаанав ах нь дөхүүлээд өгье. Таксины жолоочийн намуухан дуунд саял ухаан орсон дуяа энэ хүнд байгаа би энд буучгая гэд хариуц сонсолгүй машинаас гаран алхаж одлоо. Ямар тач хулан болоод ганаагийнх нууцлаг жолооч ах хоёрын нандин холбоог олж мэдсэн дуяа хоцорч ирсэндээ эхэндээ харамссан ч сүүлдээ тэр харамсал нь хормохон зур хийсэн одсон төдийгүй дотн найзынхаа дурлалт залууг өөрийн болгохоор санаа шулууджээ. Хамгийн түрүүнд дөлвийн дүү охинтой улам дотносож найзууд болохоор шийдэн үе заггүй нөхөрлөж сансан бодсноо илэн далангуй ярилцдаг болсон төдийгүй оюуч сайхан сэтгэлтэй царайлаг гойлог дууяг ахтайгаа танилцуулах нууцхан бодолтой явдаг болсон аж. Нуруу туруу ойролцоо зүс царай сайтай хоёр охиныг зэрэгцээ далхаж явахыг харсан ирчүүд нууцхан шүүрс алдан харц унгаж ойртож нөхрөлгийг хүсэгчд өдрөөр нэмэгцээр. Дорнитын тал нутагт хэд хоногтой Дэнсмагийн авд туслан зээр агнаж ойр зур юм хум хийлцэж асан дөл ирж явсан залуусаа хүлээсэн авч ирээгүй л байлаа. Тэрээр Дэнсма болоод түүний аав ээжэд нэгэн тэтгсэн болохоор хэмэл сахлаа хуулж хаян бяцхан нүүр хувирлаа өөрчлөн хуучин төрхөндөө орчихов. Хоёр хөгшин ихэндээ гайхсан ч аян шиж ядарсан залуу овортол харагдаж дээ гисэн шүү бодохын сазуу дөлийн байдал төрхийг дорхноо таньчхаад охиндоо хань болгочих санаалан хоорондоо сэм шивнэлтэн. Гэвч Дэнсма энэ санааг нь гадарламагц тажигнтал инээснэ. Иш аав ээж хоёр минь дээ энэ хүн чинь найз охинтой тэгээд ч надаас дүү тэр тухай бүү бод ээлтэй юм хэлж хүний гомдовзоо гэж шулуухан хэлж
хоёр хөгшнийг гонсоолгож орхив. Охиныгоо шөнө болгон жолоочийг кабинд ордгийг сайдар мэдэх өнөө хоёрч мэл гайхан цэл хөхрөн дэмий шанаага маажлан бие биенлүүгээ ширтгэхээс өөр үг дуурч чадсангүй. Зээр агних төлөвлөгөө нь баргал биелэх төгсөнд ихэд баярлсан өвгөн тэрнийг орой авдраа авхан нандинг хадгалсан хатуу сархад задлан дүлд ихэд найр тавин за хөөмн нас мас яахав айдалхан ирвулс байна хуваагаад хүртчихье гэж шахаж шамдуулсаар шил архинаас аяглан их л хүндэтгэлтэй барив. Дөл өвгний үгнээс нэг их гадсангүй. Тэгээд сэтгэл дотор нь улан бодон саймшрах гуниг гутрал нуугдж асан тул өгснийг нь татсаар нилээд халамцаж дараа нь кабинаасаа шил юм гаргаж тэр орой бяцхан найр болж талын ганц гэр тэр нэг шүнийг тунчиг дуу шуутахан өнгөрөв. Бараг үүр хаярхан алдаад кабинд орсон дөл машинаасан халаад суудал Денсмааж улаа бодорчихсан амтан амьсгаацаар орж ирж залуус тэр дорол хувцаа санд мэнд тайчин давжуухан орчинд айглан гиншиж эхэллээ. Хархан багын хайр хулангоогоо хүсэн мөрөөдөж мансуур нь талмаарт цуусан дөл эргэлзэж тэнэлцэх юмгүйгээр бүсгүйг өөрөмсгө тэрж уйхлан үнсэх зураа тайж жорхив. Эр хүний бахархлан задарчих шахан хатуурж юуг бол юуг зад татан дарахад бэлэн авраг могоо аятай хөвчрөн зантайжээ. Эсэг үнсэлцэн янгалцсан хоёр төдхөн нүцгэрмэгц үсэлдээ шатаж асан арга бэлгийг золголдуулан айхилж эхэллээ. Зантгар мууган толгойтой тэрхий бүхий өдөн хатуу шодой үтрээлүүн үлээлэг өвдөлт мэдрүүлсээр зүсэн орж ирэх үед хэмээн өндөлцөн гинших Денсма үсэл тачаалын ертөнцид умбан өөдөөс нь тосгуудан эвэнгээ дөлийн хонгыг хөлөөрөө орон цээжийг нь тас тэврэн зүтгэллээ. Архинд нилээ халамтсан дөл хурд мэдэн зогсолтгүй бүлсээр байх үед ухаан санаагаа гээж орхисон Денсма хоёрынтой чарлан дур ханаж доод ертөнцийн шалав нарж орхив. Хичнээн их удав бүү мэд. Усан хулганд болтлоо хүлэрж орхисон дөл улам хурд нэмэн таш дуу хадаан бүлсээр хэмээн бүдэгхэн айхалснаа үрийн сунгаа хэдэнтэй гүргэлзүүлэн шахлаа. Дөлийг бэлэвчтэй байгааг сайн мэдэх Денсма бяцхан гомцхийг агшинд хуулан минь хайрт минь хэмээн аярхан шивнэх сонсдож тэрхэн зур атаархлын манд давтах шиг болсон Денсмагийн хархан нүдний янсах чихтэн нулимсан тусал бүнжгэнжээ. Монгол нутгийн зүүн хязгаар дорнодын тал нутагт нэгэн шинэ өглөө айлчлан ирлээ. Хэсэг толгодын дунд хідэн гэр бас бос машин тэр харагдах хагаад үүр цаймагт тэр хавьяас дуушуу хадан хүмүүс бужигнаж эхэллээ. Өндөр гоохгор нуруутай үлмэдэг гуйван алхах 50 гаруй насны ширүүн хацтай ир чанга дуугаар зааж зааварлан зандарч буйг ажвал дарга нь бололтой. Хууц сахалтай эдэрээр өнөөх өндөр гоохгорлоо дөхөж очоод Нямбат дарга бүх зүйл жин там болсон. Машинуудаа хөдлөхгүй гэлээ. Нямбат гих сайхэр халаасаа ухан хавтгай шилтэй зүйл гарган хэдэнтэй залгилснаа. За сайн байна. Зэрхэн махыг ажихад машин хүрэлцэхгүй янзтай. Дэлсүүл тээврийн машин таарвал ахиухан хөл самлаад уруулж авахыг бод гэхэд эдэрээр үл мэдэг ярвааснаа дуугийнхэн толгой дохиод ирэхтэл Нямбат гар зангидж зогсоогоод золбоо чи дадах уу гэд өнөөх шилтэйгээс сарвайв. Золбоо гэгдэх хууц сахалтай эдрээрийн харцанд гэгээ татан инээ далцсаар шилтэйг тосон аваад гүйдэн өдөр болох нэ. Энэ ч л хэрэгтэй гэснээ гулд хийтэл залгиалахыг тунухацтай ажид зогссон Нямбат нэгийг санав бололтой. Золбоо чи эртээдийн хүүхнийг санаж гэнэ үү? Аав ээжтэйгээ амьдардаг. Тийм. Ахыг нь та хөөхөн дөнгөсөн дөө. Одоо хамгаалах хүнгүй байгаа да. Хэдүүл зочлох уу гэхэд аль хэдийн хуйль тачаалтай автаж орхисон Нямбат дороо хавжигнан чи ажиллаа цэгцэлж өөд өнгөрөөд очие. Би яахав хөгшин хүн. Юу шалайж
Чээл цангаагаа тайлж үз гэчгээд хэлсэн үгэндээ баясан нуг инээлээ. Золбоо гаднаа инээмсэглэн толгой дохивч муу шар сэмжилсэн хөгш новш надаар далимдуулж залуу охин дээр мордох санаатай гэсэн шүүн бодож зогсжээ. Нэмт сархад хүртсээр нэлээд халамжж орхисон Нямбат залбаа хоёр үд хүрэлгүй машин хөлөглөн захгүй зэлийг ээрэм талаар тоос татуулан давхиж одов. Жолооны ард ширүүн харцтай шүрмэслэг туранхай залуу суухагаад машиныг тунчиг чадварлаг барих аж. Нямбат түүнтэй юу эс ярих хатал бараг л харцаараа ойлголцоод байх шиг. Тэд замдаа хідэнтэй зогсон морь харангаа шилэм тонгоолгосоор улам бүр согтож бас сэрэлдэж орхисон амьтад талын ганц гэрэн гадаа сүрхийтэл давхин хүрчээ. Чиргүүлдээ зээл 130 машин дүнхийн зогсыг харсан Нямбатын царайнд инээмсэглэл тодрон нэг сумаар хоёр туулаа гэж эндэ хэмээн тодхон хэлснээ машинаас үсрэн буулаа. Гэрээс нохой хорхоор гарч ирсэн шавилхан бүсгүй тэднийг хэн болохыг хармагц царайнд хувьсгийснээ буцаад орчихов. Зогсолтгүй баргах улаан халтар банхрыг настай эмгэн арай ядан хорж урилгагүй зочид маань гэрлүү орцгоолоо. Жолоод залуу машинаасаа буулсангүй. Гинтийн зочдыг хэн болохыг төвөггүй таньсан Дэнсма айц давтан баргал дагчдал чичирсээр цаяалах зур өнөө хэрчүүд энгэр замралун ирээгүй ширтэж буй ганзааран бүр ичиж орхив. Дөлс ирсэн болов уу? Гэрийн хаяанд хэвтэх архины лонхыг хялмгийн харсан Нямбат танах зочиндоо байгаа мó? Хэн юм? Архины ааг дээр нь дуршил нэмэгч хүртэж орхисон Нямбатын хангал азар галь хэдийн дүүхэлзэн сэрчгсэн тогтож ядан янцхах ажээ. Тэрээр хөх бүхс томтой цэвэрхэн царайтай шавилхан бүсгүйг нүд салгалгүй ширтэх бөгөөд хизээмүдгүй үсрэн босоод дараа давч хаятай суудал дээрээ үндэлцэн. Манай хүүргэн байгаамаа. Зайлвал машин нэвдрээдээ. Яаж ийм санаа төрсөн бүү мэд. Эмэгнийг ийм бовтноход Нямбатын царай хувцх юм. Энийх ажлын үеэр улсын үнцэнтэй техник хөлгөлчхөөд айл хэсэж аягтаг шум агва хүүхэн эргүүлж авдаг гэж ирээдэл дүрмдэж эхлэв. Машин нэвдрэг байхаа тэр бол шалтак хэмээн хушуу нэмэх золбоо гэнэт ухсхийн босоод алив эмээ хоёулаа гарыг. Дарга танаа охинтой жаахан яриатай гэсэн. Гайхаж алмаарах эмгэнийг баргал чирэг шахам аваад гарчхав. Бүр тэсгэл алдан хуйл тачаалтаа автаж суусан Нямбатч өндөлцөн. Чи суу. Химэн Дэнсмалуу архираад нөхөр шүү юмэг чинь ахын чинь араас элгээчхэн шүү гэж нүдэ эргэлдүүлсээр охиныг элээ адил шүүрэн тэврээд орлоо зүтгэжээ. 14 дугаар хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 4 дугаар бүлгийн 15 дугаар хэсэг. Архины ааганд согтож бас Эремийн цэнгэлд альжааж орхисонд бол намдж орхижээ. Уг нь тунчиг сэргэг болгоомжтой хүимсэн. Хэн нэгэн хүн кабиныг нь төчхөнтөл зогхихыг нэлээд удаан мэдсэн тэрээр ухсхийн босоод бугуун цагаа хилэмхийн харах зураа гавшаа хөдлөн хувцлаж эхэллээ. Гаднаас нэг тийм түгшүүртэй гимээ чимээд болтно. Дөл ухсхийн гарахтаа ханхар том цээжтэй улиартай мөргөлдөж орхив. Гэрийн тэндээс Дэнсмагийн тусламж ирэн чарлах дуу сонстно. Машины араас бултганах эмгэн "Хөө минь цаан чин Дэнсма хийцүүдлээ" хэмээн бүфтэн сонсогдох хагаад өнөө хууд сахалтай бахин мөрийн царайнд гайхш тодрон "Ой чи" хэмээн нүдээ томруулахад дөл анзаарсангүй түүнийг түлхэж орхиод гэрлүү дэгтлээ. Гэвч үүдэнд нь шүрмслэг туранхайр муухай харан хөндлөсөж харагдав. Хараачийн гардан дулааны мастер гэдгийг анзаарсан дөл өөрийгөө илчлэхгүй тулд таамгаар гараас авчих дур үзүүлэн "Дэнсма, Дэнсма" гэж орилсоор өөдрүү зүтгэлээ. Залуугийн болигтуу хөдөлгөөнийг шоолонгой харж зогссон жолоочрын гар агаарт гялс хийх шиг болон дөлийн шанаарууд довтлох нь тэрэ. Үүнийг урдаас таамаглаж асан дөл хөл алдан бүдрэх дур үзүүлэн булцснаа
Тэр хүчээрээ өнөөрийг тэврээ тавлаа. Гэнсэггүй байсан жолооч тэврэлтээс мултрах гэж оролдсон ч амжилт олсонгүй. Цугдуулаа тэврүүлсэн болохоор гарааж хөдөлгөж чадсангүй. Нэг мэдхэд тас гэдрэг савж унсан төдийгүй болох залуугийн дуухан санаандгүй мөргүүлж төрхөн зур ухаан самарч орхив. Эв хавгүй үйлдэлээр өөрийгөө халахлан хамгаалагч залууг дөнгөж чадсан дөл угсхийн босоод гэрлүү зүтгэл хууд сахалдаа ханхар иртэй тулж өнөөх нь "Дөл миний дүү болохгүй, орж болохгүй" гэж сандран үгэллээ. Энэ чинь золбоо ахын штэ. Дөлд илүү бодох сүхөө байсангүй. Дэнсмаагийн часхийн орилох дуу хадаж хүчлэн зүтгэсэн авч хэн нэгэн хүний хүчит нудраг ардагцанд нь бууж нүд ирээлжлэн хөсөр унчихжээ. Энэтхэг улсын Дели хот. Төм дүжигнэж бом бужигнсан Аз твийн хамгийн их хүн амтай энэ улсад хөл тавьсан цагаас зөвхөн сурхаас өөрийг үл хүсэх улан маань гуниг гутралтайгаа байнга тэмцэлдэж байв. Хахь өөр ертөнцид ирсэн бяцхан охины зүрх сэтгэлд ганцхан хүн эргэлдэх нь мэдээж Дөл. Хэргүй үнэн хараа өөрийн гараар түлхэж орхисондоо үнэхээр их гутарна. Угаасаа хэрсүү чамбай охин тул өдрийн цагаар хичээл номдоо сайдар анхааравч оюутны байрандаа ирмэгцэл Дөлийнхөө зургийг гартаа атгаад санааширч орхино. Үл таних орчин, соёл, за тэгээд хоол, унд нь хүртэл дасгад бэрх дээр нь хайртайгаа сансан сэтгэл битгэрэл гуниграл нь охиныг нэлээд турхад нөлөөлжээ. Гэвч өндөр гойлог биерхүү болоод ч тэрөө жин хаях тусан бэлхүүсэн нарийсан хөхөн тавайн бөхсөн тонтойж ирээдэл хэн хүний шүс асгаран би хаатай болсоор л. Ахынхаа хичээл зүтгэл бэрхжих нь халамж харийн хүчээр харь орны соёлд нийцсэн хэдэн ээлжийн хувцс авсан нь үзэгслэн гоо бүсгүйчүүдээр алдартай энэтхэг бүсгүйчүүдээс үл ялгарам төгс гоо харагдана. Хаа газрын ирчүүд адилхан юм хойно хойгуур урдуур нь эргэлдэгсэд оширч эхэлсэн ч ууланд үнэндээ сонирхол байсангүй. Анагаахын сургуульд өмнө сурч авсан дээд курсын ах нар мөн магистр, докторт зэрэг горилохоор ирсэн хэдэн тогтой монгол ирчүүд баг бүгдээрээ хуланд санаархан ойртохыг хичээн аль байдгаараа л сайхан ашилцгаана. Эцэст нь 40 орчим насны эмчигчтэй танилцсан түүний ивэлд багтан санаа амар байх болов. Дөлтөөгөө цуг өнгөрөөсөн сайхан бүхнээ дурсан аз жаргалд нууцхан умбаж зөвхөн хичээлдэл бүх анхаарлаа хандуулжээ. Догшин ширүүн харцтай өндөр гоох гэрэрийг чухам юу хүсэж байгааг сайн мэдэх Дэнсмаа аль байдгаараа өөрийгөө хамгаалан ноцолдсон ч нэг мэдхэд нүцгэрж орхисноо анзаарав. Өнөө гэрийн өмд шувдран хөвчөрч зангирсан урт нарийнхан эрэгтэн сууналцахыг хальтхан хараад л ухаан санаа нь самууран эцсийн хүчээ шавхан эсэргүүцэж "Туслаарай" хэмээн хэдэнтэй хашгирч амжлаа. Гэвч хэн ч ирсэнгүй. Хоёр хөлийг нь хүчлэн алцайлгаад нэг гараараа гарнуудыг нь холбож дээш чангаангаа ичхүүрэн элдээ салтаа руу тэмтчин зүтгүүлж нүд нь улаанаараа эргэлдэн амнаас нь хөөс сахарна. Ингээд өнгөрчээ. Сэрэл өдөөгч тунгаар өөрийгөө цэнэглэж орхисон Нямбат охиныг тэлчлэн тийжигнэх тусам улам өдөөгдөн сэрэлдэж хамаг хүчээрээ зүтгүүлэх хадуурсан шодоогоо чиглэг бүлийн үтрээнд шургуулж авмагц сая санаа намран урд нэмэн бүлж гарлаа. Хөдлөх тоолонд охины том цагаан мом бултганан чичирхээлх нь үнэхээр галзуурам сайхан. Жимээсэн уруул нь уулаахан бас булбрайнд зөөлөн. Нямбат уйглан бүлэх зураа охины уруулыг сорон өвдтөл шимнэ. Дэнсмаа эсэргүүцэгч тэнхэлгүй олжээ. Хархан нүднээс нь ганцхан дусал нулимс урсгаагаад харц нь огт хөдөлгөөнгүй нэг чихтэй ширтэнэ. Нямбатын хөдөлгөөн улам хурдсаар хэмээн сөөгтөн орилж тэдэнтэй оцгонсноо үрийн шингэнэ охины ариун умаад цэрт цацж орхиод тайвшрах бололтой гулдайн унчхаад "Амаа хамихвал амьд чинь үлзийтэй шүү.
Найз залууд чинь гар хүрэхгүй. Бас ахыг чинь суллна. Ойлгов уу? Гिचгээд босоод өмдөө тадангаа золбоо би болсон хэмээн ирээцээргүй орилжээ. Дэнсмагийн харцанд өшөө хорслоо, уур хэлнүү, алин үл болох хүйтэн туяа гялалзах агаад за яахав? Хариугаа өөрөөр авна да хэмээн дуулдах төдий бовтнож байлаа. Тэрээр дүлийг туслахаар орж ирээгүйд ягаад ч юм огт гомдсонгүй. Дөлийг ухаан ороход Дэнсмагийн гэрээс өндөр гоохгор ир сүнээсээр гарч ирэх нь харагдаж, дэрэгдэн золбоо өнөөгч жолооц залуу хоёр тун хинамгаа харж зогсоно. Миний дүү тайвшир, юу ч болоогүй хэмээн золбоог сулхан шивнэхэд дөл гараа зангидан алгуурхан өндийхтөө сэтгэлдээ чухам яах ихээ шидэж ядан байлаа. Гэвч өндөр гоохгор ирийг хэн болохыг танимагц зангидсан гараас сулалснаа. Дэнсма хэмээн хашгирсаар гэрлүүгүйгээд орчихов. Дэнсма юу ч болоогүй аятаа инээмсэглэн суухагаад харин харцсан нэг л сонин. Чи зүгээр үү? Охин мушилдснаа. Зүгээрээ харин чи? Дөлийн гархаа харцнаас Дэнсма молторч чадсангүй. Ард агзан дээрээ нэлээд хүчтэй цохиулсандаа үл мэдэг ярвайх зураа. Новш чинь амжуулчихжээ хэмээн гашуудан бодмогцоо гараа зангидан эрэхтэл Дэнсма угсхийн босож ирээд нулимс гүйлгэнсэн нүдэрээ цоо ширтэн чи даалгавраа заавал биелүүлэх ёстой. Наадаас болж олон хүн сүтгийг хармааргүй байна. Битгий яар. Бие барь. Би зүгээрээ хэмээн дуржигнууснаа бугуунаас нь атхаад авлаа. Анх удаа ийм байдалд орсон Дөлийн сэтгэлд төмөр асан дүрэлзэж нүдэнд хилэнтэй гялалзавч Дэнсмагийн хэлсэн үгэнд тэнгэлзэн нээрэж өшөөгөө авахд оройтхгүй. Гэхдээ Дэнсма л өрөвдөлтэй. Түүний бодлыг таасан мэт Дэнсма гарнаас нь зөөлхөн илбснэ. Хоёулаа олон хүний амьдралыг бодох ёстой. Бүү эргэлзээ гэсэн Дөлийг бүр шулуутгаж орхижээ. Нэгэнд тохирсон хоёрыг хөтлөлцөөр гарахад Марсайтал инeen зогсох Нимбат том алхлан ирснэ. За залуу минь, хэд хоног надад ажилланаа. Ялгаагүй улсын ажил шүү дээ. Харин хөлс нь хамаагүй их. Тэгээд ч хэмээн түгдэрснэ. Номхон зогсох Дэнсма руу хяламхийн энэ хөөрхөн ихнэртэйг олон хоног хамт байх боломж гарч байна шүү дээ гिचгээд паржигантал хөхөрлөө. Цаан зогсох золбооч дугуйхан толгой дохиж харагдана. Огүйц нь хүрэн дотор нь муухарах Дөл арай ч бие барин машин ман доголдоод юур болтоггүй. Араас сэлбэг дайсан машин мөдгүй ирэх ёстой гэжээ. Нимбат дорой дэвхцэн хөөрцгөлснөө болж байна. Хоёул бол бүр амар гэж цаашаа дэмжээд золбоо руу ирмэн энэ залууд урдчилгаа эдэн төгрөг өгч бас хаанаас зээр юм ачхыг нь хуваарлаж өгөөрэй гэжээ. Тэд төд удалгүй буцаж өвгнийхээ араас майжгансан эмгэнж хоноо тулсаар ирэв. Охиныгоо зүгээр байгааг анзаарч санаа амарсан хоёр хөгшин хоол хош бэлдэх зур бас нэг машин ирсэн нь Дэнсмагийн ахыг сулжчихсан замбал байхан тэрэ. Охиныгоо зүгээр байгааг анзаарч санаа амарсан хоёр хөгшин хоол хош бэлдэх зур бас нэг машин ирсэн нь Дэнсмагийн ахыг сулгачихсан замбал байхан тэр. Дөлийн мэдээллийг дарга нар нь шуурхаа шийдвэрлсэн бололтой. Ингээд нууцхан гуниглах Дэнсма түүнийг өрөвдөн санаашрах Дөл хоёроос бусдна юугч үл ойлгон шүн Дөл болтол элдвийг гуучлан хатуу сарахад зоогцоожээ. 15 дугаар хэсэг төгсөв.